улсын оройд улалзан мандах алтан нар улсын эмийн хилийн сүлдэт баган дээр тусахад цээжин дотроо омгшиж эх орноо хамгаалсан цэрэг ирсэнүүд бахархлын нулимсаар дүүргэв. Зүрхний хайртай нутгийн минь зүүдлгүй торгон хил дээрч зэрэгцэн алхах жагсаалын дундүрлэгтэй сүлдэт багныхаа хиймроор эр бираа хувцалсан сүр жавхлан цэрэг ирс хэлийн манаанд зогсдог юм. Монгол улсын хилийн халдчид ахын баялаг хангаж өргөсөн дангарахтаа үнэнч залуу хойч үедээ сургаалаа хайрлсан Ахмад Илчдийн торгон хилээ хамгаалсан дүү энэ салбарт олон бий. Байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэнэвшүүлье. Монгол Улсын засгийн газрын 2000-аас 2004 оны мөрийн хөтөлбөрт ойд хилийг бөхжүүлэх, хил дамнасан малын явуулгыг тагсан зогсоох, улсын хил хамгаалтын нэгтгэрлийг нэмэгдүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хилийн зэргийн удирдах газрын даргын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тушаалаар застав байгуулах тухай анхны шийдвэр гаргасан төвхтэй юм аа. Улмаар хилийн зэргийн удирдах газар, ангийн удирдлага, давс сумын болон торхлог багийн засаг дарганаар иргэдийн төлөөлөлтөд зөвшөөрсөн заставыг одоогийн байрлалд байгуулахаар шийдвэрлэсэн. Заставын барилгыг Арвч Ховс хязгаарлалт боловсрол компани барьж 2002 оны 10 дугаар сарын 25-нд ашиглалтанд өгсөн. Мөн оны 10 сарын 25-ны хил хамгаалах ерөнхий газрын нууц 25 дугаар тушаалаар 12 дугаар сарын 5-ны өдрөөс хил хамгаалсан шилжсэн байдаг юм аа. Заставын даргаар Миневи, Орлогчоор Уланбаяр, Дувсан Шарав, Жагсаалын даргаар Дүнбаяр, Жолоочоор Батмөнг, Холбоочноор Аюур зан Отхон цэцэг, Харуулын даргаар Амар төвшин Батсоож, Энгийн ажилтнаар Бэлэгмаа, Бүрүүсрэн, Мажигсрэн, Дулмаанаар Мөнгө цэхрийн заставын анхны галыг бадрааж эхэлсэн дүүхтэй. Мөнгө цэхэр хэмээх сайхан уулаар өгүүлсэн эрхэмсэг хилчид та бүхэндээ застав байгуулагдсны түүх 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж хил хамгаалах ариун үүсэлт өндрөөр амжилтыг хүсээрөөё. Хүмүн руу тавигч усан сэрэмжлүүлж